Тэгэхээр би бол ер нь хүний амьдрал бол насан туршдаа сурдаг юм сургууль юм байна л гэж ер нь бол хардуулаад байгаа. Эрхийн хэмлээд бүрэлдээс эхлээл хүн хөтлөх хүн бол суралцаар л явдаг ойлгосоор. Гэхдээ энэ сургуулийг бид нэр их амжилттай суралцах боломж нь юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бид нар сургуульд орчоод ерөөсөө огт хийх гэрийн даалгавраа хийхгүй, хичээл номдоо суухгүй яваад ахаар өдөр онц сайн сураад идэггүй шүү дээ, тийм үү? Тэгэхээр эрэл хайгуул хийдэг энэ зүйл тийм нээлттэй юмд их уян хатан хандах тэр сэтгэл зүйн чадвар гэдэг бол хүнийг их зөв зүйлээ олж очихт нь одоо зам болж өгдөг гэж ойлгож байна. Нөгөө талаасаа бол хүн би ийм л хүн. Миний одоо тэ надтай засан зохицуул зөгц. Үгүй бол одоо яг тоо. Би одоо өөрчлөлтийг хүсэхгүй байна гэж байгаа. Тэр хандлага бол тухайн хүний хөгжих олон сайхан боломжийг гарч ирэх үе талыг бол хаачиж байгаа гэж ойлгож байна. Шинэ одоо энэ яг одоо үерхдэг нөхрөлдөг гэр бүл болдог нас чинь бол одоо бидний зорилттой хэсэг болчиход байна шүү дээ, тийм үү? Тэгэхээр хоёр өөр орчинд өссөн төрсэн хүмүүс яг л бидний аав ээж юм байсан, миний удам ингэдэг байсан гэл ингэх юм бол насан туршдаа яах нь одоо төгсшгүй тийм тэнцэл рүү яваад орчиж байгаа. Тэгэхээр хамтын амьдрал зохиогоод одоо амьдрна гэдэг маань бол бие бинийгээ тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх, тийм үү? Ойлголцох, за хамтдаа одоо нэгэн зорилгын төлөө ажиллах, хөдөлмөрлөх, суралцах нэг юм багл үүсчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол дахиад энэ их сургуульд орохдоо яах нь хамтдаа суралцах нэг хүнтэйгээ бий болж байна. Ойлголцоод явах нь их чухал юм аа. Тэрний чинь үндэслэл бол сэтгэл зүй өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар юм аа гэдгийг бас бодолцох нэг хэрэгтэй гэж бодож байна.